Сайн байцгаана уу. За, та бүхэн цаашиндээ сайхан шинжилсэн үү? Би Японд ирсэн. Японд цагаан сар шинэ онтой хамт болдог. Монголд байгаа хүмүүсийн зургийг үзээд атархаа сууж илаа. За, өнөөдөр би пэйж дээр анх удаа лайв хийж байна. За, яагаад лайв хийх болсон бэ гэхлээр би шилбэний массаж, хөлний массаж зааж өгье гэж бодоод за энэ массаж нь болохоор яагаад хийхийг хүссэн бэ гэхлээр би өөрөө багадаа айгуу тийм бүдүүн хөлтэй байсан. Тэгээд турахын тулд айгуу их массаж хийдэг байсан. Тэгээ би энэ массажийг сонирхоод янз бүрийн одоо мэдээлэл уншаад судалгаад хүний шилбэн за одоо би ингээд нүцгэн сууж байна. Шилбэн хүний зүрх дээрээ байдаг тий. За доош явсан цус нь болохоор шилбэний хөдөлгөөнөөр дээшээгээ буцаж зүрхлүүгээ ингэж шахагддаг гэдэг тийм зүйлийг олж мэдсэн. Тэгээд миний хөл ерөөсөө тийм бүдүүн байхаа болсон. Чангардгүй шилб чангардгүй. Дахиад түүнээс гадна тийм одоо хавгандгүй тийм байгаа. Тэгээ би энийг яагаад миний хөл ингээд манай ээж айгүй хавгандаг байсан. Манай ихч хавгандаг. Тэгээ би ерөөсөө хавгандгүй яагаад гэдэг юм бол гэж бодсон чи харин миний одоо хөлөндөө хийдэг байсан массаж тийм учиртай байсан мэлээ. За тэгээ би өнөөдөр энэ массажаа та бүхэнд хамт хуваалцъя гэж бодоод лайв хийж байгаа шүү. Дагаад хийгээд үзээрэй. Маш амархан массаж байгаа. За би энэ дуцаа тавиаг. За бүгдээрээ массаж хийхин тулд энэ тос бэлтчих. Би болохоор өнөөдөр коконат ойл бэлтсэн байгаа. 100% байгалийн гаралтай тос ивэл сайн. За би йогийнхоо хувцсыг өмссөн байгаа шүү. Бандаажтайгаа суугааг байгаа шүү. За бүгдээрээ эхлээд яах вэ гэхлээр за тосноос аваад гой гарандаа халааж агаад хөлөө тэр чигт нь сайхан тосолж. За эндээсээ хідүүлээ. За эндээсээ хідүүлээ эхлээд энэ хөлнийхөө уртл хуруунаас эхлээд жоохон сууллаад. За сайхан үрээд бүгдээрээ сайхан шинэлсэн цагаан сар болсон байгаа. Тэгээд жоохон идэж уух нь ихтэй хавгных нэг энэ хавгнаа сууж иж магадгүй. Энийг гэртээ хийгээд үзээрээ усанд орж явахдаа одоо халуун байна сууж явахдаа бас зурагт үзээ сууж явахдаа ч юм уу те. За эндээ хөлнийхөө уулыг сайхан хийгээд за энэ эхлээд хуруугаараа ингээ барьчих. Тэгээ ингээ тэнэлгээд хөлөө. Өөртөө ч хийж болно, гэрийнхэндээ ч хийж өгч болно шүү. За ингээ сайхан тэнэлглээ. За эндээсээ хуруугаа ингэж яагаад энэ хэсгээ сайхан массажлж байгаа. За тэгээ энд бас нэг сул хэсэг байгаа шүү дээ. Сулын зөвлөх хэсэг. За эндээсээ хуруугаа ингэж яагаад энэ хоёр шагааныхаа энэ хэсгийг за сайхан хажуу талаас хараа. За тэгээ энэ шагааныхаа урт хэсгийг бас за энэ массажийг хийгээд ер нь байнга хийгээд суурчих юм бол ер нь хөл хавгнахгүй барагтай л хавгнахгүй шүү. Би хүүхдээ төрүүлэхдээ жирэмсэн бахтай ерөөсө хавгнаж байгаагүй. За тэгээ энэ сайн тосоо сайн хийгээрэй за. За эндээсээ энэ өсгий хэсгээ сайхан ингээ массажлаа. Өвдөн жоохон өвдөн. Яваандаа хийгээд тахлаар энэ өвдөлт нь гайг болно. За эндээсээ хийдүүлээ. Яг уу гэхээр эрхүү хуруугаа тосолж байгаа. Сайн тосолж хийгээрэй за. Энэ хажуудлын хэсэгт одоо ингээ барихаар энд нөгөө нэг яс байгаа штэ тий. Тэрний яг хажууд нэг юм хонхорхоотой булчинтай хэсэг. За энэ дээрээ чанга дараа дээш нь доош нь 2 3 улаатал нь 4 5. Миний хөл юм сул агаад чангардгүй шүү дээ. Энэ дасгал энэ массаж хийсээр байгаа. За эндээсээ хийдүүлээ. Нэг 10 удаа. 1 2 3 4 5. За эндээсээ одоо яах вэ гэхлээр жинхэнэ нөгөө нэг шилбнийхаа за гараа ингэж барьж агаад хөлнийхөө доор хийгээд
ингэж барьж агаад хөлнийхөө доор хийгээд шилбэ нэг эднийг нийлүүлж агаад хийгээрэй за. 1 2 3 4 5 6 тэгээ эхэндээ өвдчихвэл айгу гоё. 2 3 4 5 энийг би нөгөө 10 жилд би Японд 10 жил төгссөн. 10 жилд айгүй их спорт хийдэг байсан манай 10 жилийн хүүхдүүд. Тэгээд нөгөө октоодтай хоорондоо массаж хийж ингэж явдагсан. Миний энэ хөлний массажийг хийлгдэг хүүхдүүд айгүй их байсан. За. Тэгээ яг энэ нөгөө шүрмэс татхаар нэг өвддөг хэсэг байдаг шүү дээ. Энэ. Энэ хэсэг дээрээ бас бүр ялангуяа за. За. Суллаад өгөр. Өвдөж гин үү? Хийж байгаа хүн байна уу? За. За дахиад нэг 10 удаа 1 2 3 4. Ингээ нүүр халаад ирж байгаа та нар хайртаа нөгөө доор нөгөө хөлөнд чинь цус нь хурцсан. Тэгээ дээшгээ явж өгөхгүй. Бага цус чинь дээш яваад ирэнгүүт ингээд би чинь хаална. За. За эндээсээ халаад ирнэ. За тэгэнгүүтээ хуруугаа авч ирж агаад. За тэндээсээ ингээд нэг гараараа хавчиж байгаа тартаа. Би энэ коконат 100% коконатын тос дүрхэж байна. Яа, би энэ тосмос ингээ гулгах тос авах юм бол хамаагүй ямар их хийж болно. За одоо гараа ингэж барьж агаад шилбэ дээрээс нь доош нь хурд. Айгуу гоё өвдөн. За. Би түрүүн бас хэлсэн байгаа. За. Түрүүн бас хэлсэн байгаа. Шилбэн хүний 2 дахь зүрх. Доошоо бэлхүүснээс доошоо явсан цусыг буцааж дээш нь эргүүлж шахдаг тийм үйлчлэгээтэй тос байгаа. За хөлн жоохон хавгандаг хүн байх юм бол энэ дасгалыг энэ массажийг хийж болно шүү. За ерөнхийдөө энэхийнхаа хөлийг дуусчлаа. За яах вэ гэхээр хамгийн сүүлд одоо энэ өвдөгнийхээ артлыг гээ сайхан массажлаад өгч. Би өөрөө нүүрний багш, нүүрний йогийн багш. Тэгээд нүүрэндээ баг цаг анхаардаг болохоор ийм арьстай ирж харагдчихэж магадгүй. Гэтэ ер нь бол айгүй өөртөө тийм арчаатай. Гэтэ хиймэн гаралгүй юм ашиглахыг хичээдэг. Дандаа байгалийн гаралтай. Тэгээд зөв хооллох, тэгээд спорт хийх. Ер нь зөв туршилттай амьдрахыг хичээдэг. Бас сайхан унтж амардаг. За ингээд өөрийнхөө дуртай юмыг дахиж хийгээд ингээд. За нэг юм массаж байна да. За тэгээ бүр нөгөө талдаа бас сайхан хийгээд. За дахиад ихнээс нь хийлээ шүү. За. Коконат тосыг ингээд жоохон хайлуулж агаад. За. Эндээсээ хөлийнхаа тавхайг эхлээд халаагаад. Бүдүүн шилбэ нарийн болноо сайн хийгээд. Боломжтой бол өдөр болгон хийгээд. Энэ ерөөсө буруудахгүй. За тавхайгаа ингээ хоёр тийш сайхан тэнэлэхт. За тэгээ энд нэг зүйлийг хэсэг байгаа тий. За зөвлөн боллоо. За эндээсээ түрүүнийхаа нөгөө юу шагааны хоёр хэсгийг хоёр талыг ингээ сайхан харагдаж байна. За эндээсээ одоо энэ нарийнхан хэсэг байгаа шүү дээ шилбэний артлыг. Тэрийг хооронд нь чимэхэд массаж хийгээд өг. За эндээсээ дахиад гараа тосолж байгаа. Хөлнийхөө шилбэнийхээ урд хэсгээр ингээ хүрхлээ. За эндээсээ яах вэ? Энэ нөгөө ясны хажууд байгаа. Энэ хөхөрцөн
битгий тоогоорой. За энэ хажуутлын энэ хүн нэг зөөлөн хэсэг байгаа заа юу. Даяанда дарахаар мэдэгтэн тэрийгэ дээрээс нь хоош ингээд дээрээс нь доош нь 5 10 удаа. 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3
3 4 5 1 2 3 4 5. За гараа ингэж яагаад энэ тавхааныхаа энэ хэсгийг ингээд нэг сайхан дээш нь массажлаа. Айгу өвтөн. Гэхдээ айгу гоё. За эндээсээ. Одоо түрүүнийхээ нөгөө шилбэний хаалтлыг ингэж гараа ингэж барьж агаад. За явлаа шүн. Нилээ хийгээрэй за. Бараг 20 30 удаа. 2 3. Одоо энэ нөгөө юуныхаа арт хүртэл нь 2 3 4 5 2 3 4 5. Дахиад. Би бүр халууцчлаа өөрөө. 3 4 хамт хийж байгаа хүн байна уу? Гэхдээ унтахынхаа өмнө хийх айгу зүгээр шүү. Тэгээд усанд орж явахдаа халуун байранд сууж явахдаа. Эсвэл зурагт мурагт үзээ сууж явахдаа ээж болно. За сайхан дээш нь. За эндээсээ гараа ингэж барьж агаад дээш нь одоо энэ хөлнийхээ энэ доод хэсгээс дээш нь. За дээш нь. За. Нилээ өвдөжчихвэл сайн шүү. Муу юм хурцсан байгаа. Минийх одоо өвдгөө хэлсэн. Өвдгөөрөө нарийн болох дасгал арай өөр баха. Энэ болохоор шилбэнийхийг хийж байна. За ингээд дээш нь доош нь. За ингээд цагаан сараараа гидэж уугаад зөндөө юм биедээ хорволцсон баг. Бүгдээрээ ингээд гаргана шүү. За ингээд ерөнхийдөө болж байна. За дахиад дээш нь. За лайва хадгалнаа бүгдээрээ санаа зовлтгоо. За яг энэ нөгөө нэг юу вэ штэ? Яг нөгөө шүрмэс татгаар айгүй хөвддөг хэсэг байдаг штэ тий. Тэрийгээ сайн ингээ бас судлаад өгөөрэй за ингээд. За ингээд шилбэ чинь за би сүүлийн удаа дахиад хэлье. Хүний жинхэнэ зүрхийн зүүн талд байгаа тий. Зүүн талд байгаа. За тэр нь болохоор бүх биеэр ингээд цусыг явуулдаг. За доошоо явсан бэлхүүснээс доошоо явсан цусыг болохоор шилб дээшээгээ буцааж зүрхлүү шахдаг тийм үйлчлэгээтэй. Тийм учраас хийдүүлээ шилбээ гоё массажлаад одоо хаван тэгээ жоохон бүдүүрдэг тий. Бас нөгөө суц бүдүүрдэг шүү дээ ингээ гараад ирдэг. Тийм биш болохын тулд гоё эрүүл ингээд бас гоё нарийнхан хөлтэй шилбэтэй болохын тулд энэ массажийг хийгээрэй. Би энэ массажийг одоо бараг хийгээд 10 жил болж байна. Багтаа айгуу тийм майжиг гэхдээ айгуу бүдүүн хөлтэй хөвгдөөсөн. Одоо харин бүдүүн гайг болчиход байгаа. Тэгээ майжиг болохоор ясных болохоор айхтар засрахгүй байгаа. Гэхдээ ер нь бол плаж юу бүгэмсэн явахад бол гоё харагддаг. За ингээд массажаа дуусгая. За хэрвээ өвдгөнийхөө артлыг бас хийгээрэй. За өвдгөө гоё бас юу яг гэх юм бол өвдгөнийхөө энэ эргэн тойрны энэ үетэй энэ суларсан хэсэг мэсгийг ингээд бас ингээд чангарсан байгаа хэсэг мэсгэндээ массаж хийвэл бас болдсон шүү. За ингээд нөгөө би өөрөө нүүрний багш, нүүрний йогийн багш би дөнгөж сайн нүүрнийхээ массажийг хүмүүстэй заачаад ингээд бас улаа бутарчаа сууж байна. Юу яагаад нүүр гоё байх чинь болохоор бас биетэй айгу
холбоотой. Тийм би эрүүл бус байх юм бол нүүр хичнээн гоё байгаад ч би эрүүл биш байх юм бол ямар ч утгагүй. Тийм учраас бүгдээрээ гоё боломжтой бол биеийн йоганд яваад тэгээд эсвэл боломжгүй байх юм бол ингээд гэртээ те массаж йог хийгээд бас эрүүл саруул амьдарч болно шүү. Би өөрөө анх бас юу яагаад надад йогийн студид явах боломж байдгүйсэн. Гэхдээ би гэрээрээ йогыг хийж эхэлсэн. Одоо би студид явж байгаа. Тийм учраас бүгдээрээ ямар ч хүмүүс йогыг хийж болно шүү. Ийм массажийг ч гэсэн гэрээрээ хийж болно шүү. Бүгдээрээ гоё эрүүл саруул тий байхыг хичээгээрэй. Би эрүүл саруул ах юм бол хүмүүсийн сэтгхүү ч гэсэн гоё эрүүл саруул юм тий. За ингээ бүгдээрээ гоё эрүүл амьдарцгаая. Нэг юм хэлэхэд нөгөө нүүрний каса массаж би нүүрний йог заахаас гаднаас нүүрний каса массаж зааж байгаа. Сонирхсон хүмүүс над руу мессеж өчөж болно шүү. За тэгээд хэрвээ хөлн жоохон бүдүүн тэгээд бас жоохон майг энтер хүмүүст Монголд нэг цөөхөн хитгэн ширхэг авчирсан байгаа. Ийм тавчиг зарж байгаа шүү. За. Тэгээд сонирхсон хүн байх юм бол асуугаарай мессежээр. За тэгээд та нартай багч гисэн хэрэгтэй зүйл лайв хийсэн бах гэж бодож байна. За ингээд дахиад бас та нартай ингээд хэлүүлмээр байгаа. Бишээ хийж зааж өгмөр байгаа юм байх юм бол үе лайв хийж байна. Зөвлөгөө оруулж байна. За бүгдээрээ ингээ баяртай. Баярлалаа.